Ньюваркийн автобусны буудлын руу явж байна. Дээшээ нэг 3 км гарантай. Энэ нэг юм самар юм уу да. Нөгөө за бид автобусны билет 4. Тэгээ код нь болохоор Хүрнэ. Миний гифтэр тэр байна. Ордон музей харандаа шүү. Бид конгрессийн гишүүдийн ордон дээр. Тэр ирээд ингээм 66 сая жилийн өмнө солиор ирж мөргөөд ийм зогссон юм шүү дээ. Оо, солиот байна. Бакулийн үг хэцэг юм хайш. Хүн орцсон юм шүү дээ. Канал зорж ирээд Бигнак авсаа. $10, $9 хоёрын дотцлаа. Линкольны өшөө харандаа барилга цагаан ордон гэж. Одоо бараг 7 цаг болж байгаа. 8 цаг уу? 7:10. Ивент. Идрэх. Доор ирсэн гинэ. За юу вэ бронжи? За. Яа. За юу вэ? За манай ах чинь мэрэгжлийн нэгтлэн бодогч Америкийн нэгдсэн улсад хийдэг. Давхар юм хийдэг. CP англиар CP монголоор юу гэсэн үг юм? Мэргэжлэн нэгтлэн бодогч. Брон нөгөө сургалтын талаар явж. Ямар сургалт одоо яг ямар төрлийн сургалт? Биш одоо нөгөө corporate accounting гэдэг. За Америкуудыг сургалт өгдөг. Оо. Тэр хүмүүс хийж болоод байгаа чинь монголчууд яагаад болохгүй гэж те. Төш. Коуч те. Монголоор дөрөв коуч байгаа. Би бас Америкт нэг коуч хийгээд явж байна. Дургаад оруулчаад тэр харандаа өшөө орчоод тийшээ Линкольны хогоос те. Тийш очсон. Цандаа нэр. Бидний нислэгч их аврамаа. Одоо гоё юм те. Гэтэ ямар ч юм документаа үзчихлээ. Бичлэг гэхээр заа гэж хэлчихэ тий. Тэгээс сонсох жоохон муухай юм билээ. Ерэн зүгээр бид энэ ч камертагаа л ярьсан. Зүгээр. Бид Америкийн нэгдсэн улсын аяллыг визний зөвлөгөө өгөх гэж байгаа штэ. Тактиктай, бодолтой, нихур гарах магадлал өндөр болно гэсэн үг. Аяллаа түүх баялаг байх тусмаа таны виз гарах магадлал өндөр болно гэсэн үг. За яа сонголт байдیں۔ Тэрэн дээр нь Сан Франциско дээр ойрхон болохоор Лос Анжелесаас Лас Вегас ч гэдэг юм. Одоо консулын ажилтан тань дээр ингээд ажиллаж авах хугацаанд маш нихур ороорой гэж үсэе. Тэгээд хариуцлагатай аялцгаа манайхаа виз гарлаа гэхэд яг амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За бид одоо эндээсээ гараад Penn Station гээд Ньюваркийн автобусны буудлын руу явж байна. Дээшээ нэг 3 км гарантай. Одоогоор 35 минут дутуу одоо алхах хэмжээний минут байна. Энэ нэг юм самар юм уу да. Нөгөө хэрэмний хоол ингээд энэ дотор ч нөгөө нэг бидний иддэг самар байгаа штэ. Тэ? Бид Dunkin Donuts за. За бид автобусны билет ингээ Flix автобус гээд ингээ 10-15-д эндээс тэнцэнс хөдлөөд тэгээ өдөр 2:20 гэхэд
Washington DC Union Station дээр буугаад явчих юм байна. 3 4 B A B 4 A B энэ ч ах их чаар сууч. За Union Station дээр ирлээ. Тэгээ эндээс 20-30 минут талаад манай DC-ийн захиалсан ч гэж манай ахын нэг байранд нэг хоног байрлахын төлбөрийн төлөөд ямар ч одоо хэдүүлээ явцгаая. Thank you, sir. Have a good day. За эндээс ачаагаа аваад За. Даашаа. За энэ газрын зурагт харагдах нь болохоор энэ ингэж харагдаж байна. 20 минут гэж ашгүй ойрхон юм байна. Тэхэн төвдөө. Явж байна да. Эндээс 13 минут алхаад нөгөө бидний очих ахын апартмент байгаа. Тэгээ код нь болохоор 1080. Би чамруу яг одоо хаяг явуулаад байгаа. Тэгээд энэ төлхөрнө. Байна бро. Ирсэн бро. Сая дөнгөр сая түлхүүрээ авчлаа. Одоо энэ түлхүүрээр яаж авах вэ бро? За тэгье. За. За энэ чинь бас юу вэ? Бро одоо энэ нэг хадаа хаалган дээр бас нэг юм кодтой юм бах юм. Чип нь хаана тавьчихъя. За. Энэ үү? За одоо өөрийгөө харуулаад энэ үү? Наач биш жоохон хурдан. За. Би халаа. Чиглээ. Энэ үү? Наач. За. Йой, за. 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 Залгая бро. За 4 давхарт. Хөп. Ус багасаа гэснээс. Ус алгаа. Өөр хийдэг гэсэн. Жижигөр байна. Oh shit. Яста. Юу юм болох ч шүү. За.
Миний гифтэр тэр байна. Энэ авнаа харцсан. Тэ. Миний гифтэр. Энэ байна. Хөөе хооцсон. Хэнц. Яа зургтаа өөрхөн тогтчулчихад. Сайн нэг жоохон амс хийж гад ингээд. Одоо Washington DC цагаан ордон музей харандаа шүү. Зэрэг үзчихэд тэгээд аялал дуусна да. Тэгэд Конгрессийн гишүүдийн ордон дээр ирлээ гэд. Манайхан тийч зургаад аруулаад юу нөгөө тэнцээ ингээд нэг баахан цагтаа нар байсан. Тэгсэн чи ойртож болохгүй мó гэсэн. Болохгүй энэ чи хамгийн ойрхон зураг даруулах хэсэг хаана байна гэсэн чи энчэл дарна. Бүр тэнцээ байсан. Тэгээд энэ чи хүмүүс зүгээр яваал байна. Тэгээд юу болсон яасан гэсэн чинь government shutdown болсон. Бид тэрээс ойлгосонгүй тэнцээ ингээд зүгээр удам хамгаалаад гэсэн юм мэдгүй. Тэгээд ямар ч сан сайхан азтай буцлаа гэсэн чинь азтай ийшээ хүрээд ирлээ. Тэгээд энэ одоо конгрессийн гишүүдийн хамгийн сүрлэг ийм байрлал. Би бас анх удаага ирж байна. Уг нь би энэ ч нэг 2-3 удаа ирж ирсэн. Тэгээд яг энэ хэсэг дээр ирж байгаагүй юм байна. За тэгээ энэ конгрессийн гишүүдийн байрлал нь 1800-аад оны үед 1800 онд баригдаад 1814 онд Британий зэргүүд их гэмтээсэн юм байна. Тэгээд энэ бөмбөр хэсэг нь болохоор хизээ гэлээ 1850 онд баригдсан гэж байна. Тэгээ энэ чинээс шууд ийшээ ингээ харахаар ваа тасраад за би татаад харуулж. Ингээд ийм гоё цэцэрлэг төрөлнтэй. За манайхаар бол нөгөө юуны цэнгэлт хүрээлэнгийн цэцэрлэг төрөл юм да. За бид хэд музей үндснийх нь нөгөө байгалийн музей үзэх гээд энийг үзэх гээд явж байна. Одоо эндээс 4 минут алхах юм байна. За нэг юм ирсэн шүү. Ирсэн шүү. Энэ ёо цаг дотоо хахад орж ирлээ. Одоо бараг 30-40 минутын дараа хаах нэг уу юу? За энэ шалган дээр нэг орж. Цүнхээ шалгуулна. Газ таарчаад буцахтаа энэ ч 6 дараалах байдулээ. 25 минутын дараа хаана гинэ. За энэ нөгөө динозаврын ястай хэсэг орж ирж байна. Ингээд гоё бац музей. За ийм солир ирээд ингээм 66 сая жилийн өмнө энэ солир ирж мөргөөд дэлхийг магаар мөргөөд тэгээ одоо энэ динозаврын ирүү ингээ төгссөн гэсэн юм байна. Last American Dinosaurs гэдэг одоо Америкийн хамгийн сүүлийн динозаврууд гэж байна. За энэ нэстэ зэрлэг хэсэг үү шүү дээ. Энэ хараа. Энэ нөгөөдхөө идэж шүү дээ нэг хараа. Ингээд идэж шүү дээ. Хоёртыгаа идэж байна. Энэ нөгөө том үзүүтэй хэсэг байна. Нэлээд том өндөр шүү. Хараа. Ваа. Энэ шооны хэсэг байна. Энэ шанхрууд шүү дээ. Шанхар. Бүргэд бааш ер нь бүгд шанхар юм шүү. Тийм биш үү? Энэ нэлээ том шанхар шүү дээ. Ингээд энэ бүргэд байна. За нэг халзан бүргэд чи идэв шүү дээ. Энэ байна. Өдөр Турки байна. Golden Eagle алтан бүргэд. Клен том биетэй байна. За ингээд далайн хэсэг рүү ороод ирлээ. Цэнгэр халины хэмжээ одоо ийм биш шүү дээ. Ийм том хэмжээтэй.
Хажууд нь хүн тэр хараа. Цэгэр алим ийм том шүү дээ. Оо, тэр хараа. Тэр ясна тэр бай. Энэ матар юм болов уу? Энэ нөгөө дээр үн юу вэ штэ. Нөгөө том юу гэдвэл ямар уртын те. Энэ хаана? Эцэг байхгүй бах юм. Энэ бүр нэраа ингэснэ тэр сүүлд нь тэр явж шít. Пүү shit. Матар юм багтаа энэ. Тийм биш үү? Матар биш. Ямар том юм те. Нэраа ийм амт байсан биш бас. Ингээд сарвун тэр байнараа. Аимшигтай. Өөр. Апа. Нараа ийм загас 419-с 359 сая жилийн өмнө ийм загас ирсэн шүү дээ. Оо, солиотой энэ акулын үг хэцэг юм хайш юм. Энэ мега юу шүү дээ, акул шүү дээ. Жирийн акул нь энэ, мега акул нь хүн энэ шүү дээ. Юу вэ надаа? Хүн орцсон биз дээ. За ингээд ийшээ хэсэгтээ хоёр давхраас ингэж харагдаж байна. Ингэж харагдаж байна. За 3000 жилийн өмнө олдсон Египтийн одоо мумийн хэсэг тэгээд зүйлт идэл хэрэгсэл байна. За энэ хараа хүүхэд шүү дээ. Эвгүй харж ш бас. Манай эртний өмнөх 300-аас 150-аас 300 жилийн өмнө нэ. Манай эртний өмнөх гэхэр ч одоо. Одоо тэр хүүхдийнх нь царай төрх нь ийм царайтай байсан. За энэ үнэт хэдлэл байна. Топаз. Яра. Газрын эрдэс чулуунууд байна. Тэсгийн Макдоналдс орж ирээд Big Mac авсан. Тийм том Mac. $10, $9.99 цент. За одоо чинь цагт нэг 6 хавцаа болж байна. Сая нөгөө Mac идчихсэн бидэд. Хоёр юм дутчихлаа. Линкольны өшөө харандаа барилга цагаан ордон гэдэг. Тэгээ манай хоёр өгш жоох ядраад байна гинэ. Тэгээ маргааш эрт тосоод онгоцны буудал 1 цаг 20 минутанд очино. Өдрийн. Тэгэхээр тэрнээс өмнө амжуулчихсан юм билүү. Угаасаа цагийн зүрнээс болоод 5-6-аас ирчихэж байгаа юм чи. Тийм байна. Ингээд өнөөдөртөө бол дэсгийн аялал ингээд өндөрлөж байна. Төр зурдаа. Тэгээ өнөөдөр болохоор машинд нийлгүй 4 цаг явсан шүү дээ, тий автобусаар. Тэгээ жоохон ядарцгаасан байна. Тэгээ өнөөдөр бид шууд унтаж амраад одоо бараг 7 цаг болж байгаа. 8 цаг уу? Оо 7:10. 7:10. За тэгээд 7:10 гэхээр чи очоод нэг унцаар ятал 8-9 цаг. Тэгэл унтаал өглөө үүрээр босоод үзэх дутуу юмнуудаа үзцгээгээл тэгэл маргааш онгоцны буудлын явцгаана да. За нэг тиймэрхүү байна. Тий. Уг нь яг нэг өдөр илүү байх хэрэгтэй байсан юм байна. Гэтэ яах. Хэдүүлээ чин сан илээд хангалттай өдөр байгаа болохоор тайван байж болно гэсэн үг байсан. Климент 10 сарын 11-ний 7
7:38. Энэ цагаан муруу гэж. За бидэд өглөө осчоод өчтөр орой 2 цаг гэж бүгд зэрцгээд. Тэгээ бүгд унтцаагаа боссон чинь өглөө 7 цаг 30 минут болж идэв. За ингээд энэ байрал маань Вашингтон дэс. Түүт байрал. Өглөө 7:30-д иймэрхүү байна. Идрэх баар ирсэн гинэ. Оо тэнцээ шүү дээ. Төвчтөр залгаад над руу. Тэнцээ халуун нэг хоног гэдэг хэлэхгүй байсан. Захидна яа. За юу вэ бронжи? Эштэй те? За. Яа. За юу вэ? За бидэд ахтаанд яваад. Эсвэл зүн ялаа болчих. Хөөхөд үз тарч байна. Баггүй нэ. Чэнда. За. Ялаанаасаа саллаа. Ялаанаасаа салцлаа. Одоо тэмдэглэн. Одоо цагаан орд авах чинь тэгээд. Oh, that's it. Алдсаасаа. Арчихгүй л гэсэн. Гой машиныг нь арчихгүй л гэсэн. За манай ах чинь мэрэгжлийн нэгтлэн бодогч Америкийн нэгдсэн улсад хийдэг. Тэгээд давхар юм хийдэг. CP англиар CP монголоор юу гэсэн үг юм? Мэргэжлэн нэгтлэн бодогч. Бас айхтар шалгалттай гэж байгаа тэр. Одоо тэрийг өгөөд авсан хүн бол бас дэлхийн хаач одоо нэгтлэн бодгоо ажил хийх хэрэгтэй гэсэн үг. Миний нэр утсаа. Тийм шүү дээ. Нэр нэр оруулж. Ингээд баба. Ингээд ийм санхүүгийн үйлчлэгээ ингээд. Наа чи юу? Сургалт. Энд чинь сургалт. Нэрээ сургалт. Спрон нөгөө сургалтын талаар ярьж. Ямар сургалт одоо яг ямар төрлийн сургалт? Би шууд нөгөө corporate accounting хийгээд. За. Корпорац ажиллаад 15 жил ажиллажлаа шүү дээ. 13 жил. Тэгээ би ч одоо доороо юутай. Америкуудыг сургалт өгдөг. Оо. Мэргэжсэн сургалт өгдөг. Тийм мэргэжсэн сургалт. Аха. Үгүй юу гэмдэ. Одоо нөгөө монголоор бол нөгөө ерхий нэгтлэн юу гэж байж байгаа шүү дээ. Тий. Тий ахлах нэгтлэн. Би бол ахлах нэгтлэн юунуудыг сурдаг байхгүй. Ажил дээр. Тэр хүмүүс над руу юу гэж Гэрсэн тэр хүмүүст ингээд ажил дээр зөндөө сургалт өгдөг. Тэгээд одоо яагаад монголчуудаа тийм сургалт өгч болохгүй гэж те. Тийм шүү дээ. Монголчууд одоо зөндөө сайхан мэрэгжилтэй ирнэ. Тэгээд нөгөө энд одоо ажил олж чадахгүй яваад байгаа байхгүй. Одоо Uber байдаг ч юм уу те. Ааха. Юу одоо хомсны салонд ажилладаг ч юм уу. Тийм ажил хийгээд яваад байгаа. Тэгээд тэр хүмүүс туслах зорилгоор одоо мэрэгжлээр ажиллах боломжийг олгож байгаа гэсэн үг шүү дээ тий. Зөв. Тэг хаваа гол нь мэрэгжлэр бас заавал мэрэгжлгүй байсан ч бол. Одоо нөгөө юу байгаа штэ. Хүмүүс бол ер нь хаваа гол нь accounts payable гэж ажилладаг байхгүй. Зөвхөн бийл төлдөг. Accounts receivable гэдэг юу байгаа. Авлагын нэгтлэн. Тэнгүүт чинь staff accountant гэнгүүтээ зүгээр одоо ахлах нэгтлэн. Ямар ч нэгтлэн байгаа. Тэр хүмүүс нэг буруу хэрэгжлээ. Ярианда халах. Тэр хүмүүс дээр нь сургалт өгөө тэгээд за хамгийн гол нь accounts payable гэдэг бол миний доор тийм мэрэгжлгүй хэрнээ тийм ажил хийж байгаа хүмүүс бас байна. Тэр хүмүүс
тэр хүмүүс хийж болоод байгаа чинь монголчууд яагаад болохгүй гэж те. Тийм шүү дээ. Би одоо зөвхөн компани биелүүлдэг ажил аккаунт бий. Тийм ажлыг би одоо сургаад эхний хүнтэйгээ оюутантай эхэлсэн. Оо за. Тэгээд тэрнтэйгээ ингээ ажиллаж байгаа. Тулж ажиллаж байгаа. Тэгээд тулж ажиллаж байгаа. Тэгээд эхэлж ажилд оруулаад Ажилд оруулна. За нэгдүгээр сургаад сургана. тий. Ажилд оруулна. Зөв. Зөв. Тэнгүүтээ сурсныхан дараа сураад ажилд орсныхан дараа би ард нь тэгээд туслахны гэдэг юм уу мен заа. Advisor бас гэсэн үг шүү дээ. Коуч. Коуч тийм. Монголоор дөрөн коуч байгаа. Би бас Америкт нэг коуч хийгээд явж байна. Аа. За тэгэхээр бас Америкт ирсэн хүмүүс энэ үйлчлэгийг сонирхвол манайхтай холбогдоорой. Би утасныхан дугаарыг Facebook хаягтай хамт доор нь үлдээч. За одоо тэгвэл одоо аяллаа яриад тагч. Өөр давхар чи бас үйл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байгаа юм Мабронжи. Оо тий. Үйл хөдлөлийн бизнес хийж байгаа. Тэгээд бас нөгөө хүмүүс юунууд ирэхээр бол тий. Монголчууд, жуулчид ирэхээр бол жуулчид ирэхээр бол энэ манай байр захиалаад амарч болно. Яг энэ урталт цагаан ордоо харагдаж байгаа шиг байна. Харандаа шүү байна. Цагаан орд. Хамдаа шороо очсон. Хичээ. Тэ. Тэгээд за энэ ч зургаад оруулчаад тэр харандаа өшөө орчоод тийшээ Линкольныг байгаа шүү дээ. Тийшээ очицоо тэгээд явцгаандаа. Тэгээд зэн хоргон дрон болчихно дараа. Ингээл. Бид харандаа өшөн дээр ирчлээ. Стор нэрчээл нөгөө дутуу юмны чинь нэг нь энэ шүү дээ. Цагаан ордон байсан харандаа өшөө байсан. Тийшээ Линкольны өшөө байсан санагдаад байна. Ийм хөөрхөн цэцэрлэг түрээлэн байна. Атлантик гэсэн. За. Тийшээ Линкольны өшөө харагдаж байна. Хэлээ явсараад хэдүүлээ чинь дижээс. Ингээ алхасаар агаад энэ хөөрхөн нууснаа нэрэ. Тэгээд амарцгаалж байна. Тэр дээр нь ингээд хотуудын нэр юм бро энэ. Maryland можийн нэр шүү дээ тий. Virginia, New York, Hampshire, Massachusetts, Georgia, New Jersey, Pennsylvania гэдэг ингээд. За манай Линкольн ахын хөшөө харагдаж байна. Линкольн юм уу? За. За, Линкольн. Манайхын чинь ингээ зургаад оруулсан бол л та. За. Аваа том хөшөө шүү. Ард нь юм. Тэ. Эм орж штт те. За дэсэгс буцаж байна гэ эм орж штт те. Тэгээд онгоцныхоо бодлоо руу явж байна. Өдөр ахта баярлаа. Өнөөдөр үлдсэн. Замаараа нэг дэлгүүр орж бидний нислэгч их ядармаатай. Одоо 1:20-оос нисээд 4 цаг нисээд Денвер дээр бууж байгаа. Денвер дээр 6 цаг онгоцоо хүлээж байгаа. Тэгээд цаашаа нисэж байгаа. Тэгээд жоохон удаа хүлээн. Тэгээд ер нь гэхдээ нисээд ирж байгаа бол 2-оос 3 хоног байх хэрэгтэй юм. Тэгээд бид нар жоохон яараа. Тэгээд 1 хоног. Нэг 2 өдрийн дотор өглөө нь өчтөр бүтэн өдөр яваад тэгээ өглөө нь дутуу юмудаа үзээд ингээм амжилтсан. Ер нь 3 өдөр юм шүү тэгээ байна. Тэ. Тэгээ 3 өдөр тий. Баяр цааж байна. Тэгээ. Гэтэ ямар ч юм юмудаа үзчихлээ. Хамт явах уу? Сам явах уу? Өглөөс явж штэ 7 цагаас. За бид нар ингээд
яг бичлэг гэхээр л заа гэж хэлчихээ тий. Тгийж сонсох жоохон муухай юм билээ. Ер нь зүгээр бид энэ ч камертагаа л ярьж байна. Зүгээр. Бид дэсэд онгоцныхоо буудлын дээр ирчихлээ. Тийш орё. Аюу лээ. Container, soft trailer, air canal. Тэр нөө. Тэр шүү дээ. За окей. Тийшээ юм байна. Тэгээ бид одоо энэчээс аваа урт нислэг болноо гэсэн. 4 цаг дэнүрлүүнээсээ дэнүр дээр 6 цаг үлээгээд 6 цагаас дэнүрээсээ цаашаа сан руу яваад гээд оцоор л одоо шөнийн 10 оройн 10:20-д очиж штэ. Тэ. Сайн байцгаана уу? Аялагчдын зөвлөмж мэдээлж байна. За, Америкийн нэгдсэн улсын аяллаа визний зөвлөгөө өгөх гэж байгаа штэ. За, энэ дээр болохоор ийм байт юм. Виз мэдүүлж байгаа тохиолдолд дээс 160 маягт гээд бүгддэг байхгүй. Тэр нь ухаандаа жишээ нь одоо нэг компанид ингээ ажилд орлоо гэж бодъё. Бид нар CV бүгэлдэн штэ. Яг тэрнтэй адилхан таны мэдээллийг Америкийн нэгдсэн улсын элчин рүү маш дэлгэрэнгүй явуулдаг. Тэр нь өөрөө дээс 160 маягт байхгүй. За тэрэн дотроо маш олон асуулт байдаг. Тэрэн дотроо хамгийн чухал 3 асуулт байдаг. 3 асуулт. Тэрэнд тактиктай, бодолтой, нихур хариулах хэрэгтэй. Тэгжиж таны одоо визний гарах магадлал өндөр болно гэсэн үг. За тэгээд тэр 3 асуултыг нэрлэе. Нэгдүгээр талаар таны юу хийдэг талаар. Та юу эрхэлдэг вэ гэсэн үг. Та юу хийдэг вэ? Тэр яга дэлгэрэнгүй ярина. За жишээ нь компанид ажилладаг хүн байлаа гэж бодъё. Улсын байгууллагын компани. За жишээ нь ингэн би тэдэн оноос тэдэн он хүртэл тийм компанид тийм албан тушаалтай ажил хийж байна. Компани үүсгэн байгуулагч гэж бодъё. Компанитай, хувийн компанитай. Би тийм компанийг тэдэн оноос тэдэн он хүртэл тийм үйл ажиллагааны чиглэлээр ажиллуулж байна. Тэгээд нэмэлтээр сарын нийт орлого гэж үтэй. Тэрэн дээр яг өөрөө бодож чад хариулж нэцтэй. Тэгээд сүүлийн үед болохоор social network орж ирсэн байгаа. Тэрэн дээр болохоор яг Facebook оруулах юм бол тэрнээсээ ингээд таны Facebook гэж хараад давуу тал байж болно. Тэр нь болохоор та яг юу хийдэг талаараа ингээд Facebook дээр ингээд пост ингээд оруулаад тэр болгонд ч бас судалдаг гэсэн үг байхгүй. За тэгээд тийм байна. Хоёр дахь зүйл нь болохоор аяллаа түүх. Аяллаа түүх баялаг байх тусмаа таны виз гарах магадлал өндөр болно гэсэн үг. За жишээ нь сүүлийн 5 жил хаагуур аялсан бэ? Зөвхөн Азийн орнуудаар зүүн өмнөд Азаар аялсан бол нэмэх 5 оноо. Япон, Австрали, Нью-Зеланд, Европ эдгээр улсуудаар аялсан бол нэмэх 15 оноо ч гэдэг юм уу те. Яагаад тэгэхээр эдгээр өөрсдөө Япон яагаад орж байгаа гэхээр Японы виз гарах магадлал виз гаргалтын систем өөрөө бас тухайн хоног нэлээд шүүжиж виз нь гарах уу гарахгүй юу гэдэг шийддэг. Тийм болохоор Японы визтэй хүн бол виз гарах магадлал өндөр. Альва нэг улсын визийг мэдүүлэхэд виз гарах магадлал нь өндөр болчдөг гэсэн үг. Солонгосын виз гэж асууж иж магадгүй. Солонгосын виз бол нэг нөлөө үзүүлэхгүй. Дээр нь танд сул тал байж болохоор яагаад тэгэхээр аль болдоо жишээ нь болдоо гэдэг хүн Солонгост 1-2 сар ажиллаад аяллаа визээр очоод визээр ороод гараад тэгээ 2 сар боллоо гэхэд Америкийн нэгдсэн улсын визний түн таныг магадгүй ажил хийсэн байж магадгүй гэж бас үздэг. Тийм талтай шүү. Тэгэхээр Солонгосын виз нэгдүгээр аяллаа түүхэнд нэг ордгүй байх нь хүчтэй байхгүй, хүчтэй нөлөөлөхгүй байх нь байна. Дээр нь нэмэх нь таны визний гаргалтыг бууруулах юм байна. Магадгүй та 1-2 сар хэрвээ Солонгост байсан бол. За 2-дугаарт юм байна. 3-дугаарт аяллаа төлөвлөгөө. Тэр DS 160 маягтэр болохоор ингэж байгаа юм.
хаана байрлах вэ? Хизээ Америкийн нэгдсэн улсад ирээд хизээ буцах вэ? Байх хугацаанд ямар улс хотуудаар явах вэ гэд энэ болгоныг нарийн бүгэлжүүл бас таныг мэдээж одоо яг аялах гэж ирсэн байна гэж үзэж болохоор жишээ нь ингэн би болохоор аялах гэж байгаа хүмүүсээ тэртээ дөрвөө баруун ирэхээр ингээд аялуулдаг одоо ихэвчлэн тэр нь болохоор Сан Франциско, Лос Анжелес тий. За тэнгууд 2000 за жишээ нь 2026 оны 1 сарын 1-нд очлоо. 2026 оны 1 сарын 15-нд буцнаа. Энэ хугацаанд эхлээд байрлах одоо эхэлж орж ирэх хот нь гэж яатын сонголт байдیں۔ Тэрэн дээр нь Сан Франциско дээр ойрхон нь болохоор Лос Анжелесаас Лас Вегас ч гэдэг юм уу те жишээ нь. Тэгээд 1 сарын 1-ээс 1 сарын 15 хүртэл байх буудлынх нь хаяг нь болохоор эхлээд Сан Францискод байдлах буудлын хаяг оруулдаг байхгүй юу? За Сан Франциско дээр магадгүй одоо нэг 4-5 хоног тийм үү? 5 хоног байрлах тэр зочд буудлын мэдээллийг хаягтай, нууцтай зочд буудлын нэртэй нь оруулчихна гэсэн үг 960 мэгт дээрээ. За тэгээд элцэнд ярилцлаганд орохдоо нэмэх дөрөв дэх хамгийн чухал зүйл шүү. Элцэнд ярилцлаганд орохдоо товч бөгөөд хитрхи товч биш. Товч өгөөд тодорхой хариулах хэрэгтэй. За аялын визээр орж байгаа нөхцөлд эхлээд ингэж асуудаг. Таны явж Америкийн нэгдсэн улсыг зарж байгаа зорилго чинь юу вэ гэж. Тэрэн дээр болохоор өөрийнхөө зорилгыг би зүгээр аялах гэсэн. Эсвэл Америк бол миний мөрөөдөл гэ. Ингээд болохгүй. Энийг бол таныг одоо аялах гэхээс илүүтэйгээр баг зүгээр нэг тийм оноо авчдаггүй. Жишээ нь алхах дуртай хүн байлаа гэж бодъё. Ууланд алхах. Тэ? Үндэсний цэцэрлэгт түрээлэн залхах гэдэг юм уу те. Жишээ нь тийм хүн байвал би Сан Франциско дээр очоод 5 хоног байрлалцаад Yosemite National Park руу алхах аялалтай байгаа гэдэг юм уу. Тэгээд тэдэн сарын тэдэн хүртэл Yosemite дээр байжгаад тэндээсээ Лос Анжелес орох. Лос Анжелест байжгаад Лас Вегаст найзуудтайгаа хамт цагийг зугаатаа өнгөрүүлэх гэдэг юм. Ийм нэг юм тодорхой чиглэлээрээ ингээд тусгаад өгчих юм бол таныг бас ингээд тэр үнд ч гэсэн сонирхолтой. Би зүгээр л аялах гэсэн. Би зүгээр л Америк бол миний мөрөөдөл. Би Disneyland орох гэсэн. Би DC орох гэсэн. Би Нью-Йорк очиж нэг шопинг гэсэн. Гэдэг бол энийг бол өдөрт хэдэн зуун хүн тэр хүнд тэгж хариулж байгаа тэр хүнийг сонирхлыг татгааргүй болсон одоо хэвшмэл зүйл гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор миний хэлэх гээд байгаа санаа болохоор та өөрийнхөө аяллалыг сайтар төлөвлөөд бусдаас онцгой болгоод тэрнийгээ илэрхийлж яриарай гэж хэлж байгаа байхгүй юу? Англи хэлээр ярил бүр сайн. Ярьцдаггүй л яхаа орчуулагчаар мэдээж ингэ ярьсан гэсэн үг. За тэгээд альва нэг асуултанд хариулахдаа сандрах, зочих тий эсвэл одоо юу гэдэг нэг юм удаан бодох энэ чинь өөрөө тухайн одоо консулын ажилтан тань дээр ингээд ажиллаж авах хугацаанд маш олон хүн хүлээж болохоор хугацаа алдахгүй тулд за бараг л үсрээл нэг 5 минутын асуултанд 3-4 асуултанд асуугаад хариулах нь үгүй гэдэг үхгүй юу. Тийм болохоор хитрхи нуршиж биш, хитрхи богино биш. Товч өгөөд тодорхойгоор өөрийнхөө одоо аялах зорилгыг тодорхойлоод асуусан асуултанд нь сайхан өөртөө итгэлтэйгээр хариулаарай, тэ? Өөртөө итгэлтэйгээр хариулаад ингээд өөрийгөө илэрхийлээрэй. Тэгэхгүй яг сандраад эсвэл нэг юм ингээд бодоод авах юм бол тухайн консулын ажилтны шийдвэр бол бараг л татгалзах магадлал өндөр болоод ирчихэж байгаа байхгүй. Тийм болохоор бэлтгэлтэй өөрийнхөө юу ирэхийг сайн бэлтгээд дотроо бодоод тэ ингээ явчихна гэсэн үг. За аяллаа визээр орж байгаа тохиолдолд болохоор таны аялах гэж байгаа зорилго чинь юу вэ гэж асууна. Хамгийн дөрөв дандаа тэгж асууна. Хоёрдугаарт та юу хийдэг вэ? Ажлын талаар асууна. Гэр бүлтэй юу? Хүүхэдтэй юу? Нөхөртэй юу? Эхнэртэй юу?
Америкт хамаатан садан байгаа юу? Тэ? Тиймэрхүү л асуулт асууна. Яг хаа нэг таны өмнөх аяллаа түүхийг асууж магадгүй. Япон хэлсэн бол Японд юу хийсэн бэ? Тэ? Энэ болгоныг асууж дуусаад таны виз чинь гарлаа гэж бодъё. Гарсныхан дараагаар тэр виз өөрөө таныг шууд Америкийн нэгдсэн улсын хил рүү 100% нэвтрэх бас баталгаа биш шүү. Тэр элчин дээр ярьсан тэр мэдээлэл дата чинь хил дээр очиод яг анх одоо юу гэж хариулсан яг тэр асуулт чинь бас асуужсан одоо жишээ надаас. Тийм болохоор визээ яг авчлаа те. Тэнгүүд хил дээр очиод хил дээрээс өөрийгөө тайлбарлана. За хаагуур аялах гэж байгаа та. Тэнгүүд бүх тэр аялах байгаа газруудынхаа одоо жишээ Нью-Йоркод 3 хоног гэсэн бол 3 хоногийн зочд буудлын захиалга. Нью-Йоркоос Вашингтон ДС рүү явж байгаа бол Вашингтон ДС-д хэд хоног юм? Тэрний зочд буудлын захиалга. Тэгээд ирэх билет, буцах билеттэй хамт. Тэгээд аяллаа төлөвлөгөөгөө ингээ сайхан жирдэл англиар бичээд тэгэл энэ гурав байхад хэл дээр асуудалгүй яваад орсон гэсэн үг. Яг хоо заавал англиар ярьж чадахгүй л гэхэд миний саяны хэлсэн онгоцны 2 талын билет. Дээр нь зочд буудлуудын захиалга, дээр нь аяллаа наривчсан төлөвлөгөөг одоо монголоор бичээд бас Google Translate гэдэг юм уу ChatGPT дээр орчуулж болно шүү дээ, тэ? Ингээд хэвлээд хэл дээр ингээд маягээд үзүүлэхэд таны өмнөөс тэр таны бэлтгэсэн материалууд чинь таныг тайлбарлаад өгч нэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд ийм байна. Би чадна чиний виз чинь мөнгөөр гаргаад өгье. Надад танд тал байгаа гэдэг усуд байдаг, мессеж байдаг. Тэр бол худлаа шүү. Америкийн нэгдсэн улсын ямар нэгэн визний консул хэлцвэл ямар нэгэн танил талаар хизээч тэгж гаргахгүй. Хизээч шүү. Тийм болохоор хэдэн сая төгрөгөө өгж хүн тулхтуулав. Яг визний зөвлөгөө гэдэг газрууд байдаг. Тэд нар бол таны мэдээллийг бүртгэж аваад DSC чинь бөглөөд цагийг аваад $185 тушаагаад ингээд цагийг аваад таныг визд нь оруулдаг болохоос тэдний одоо визний зөвлөмжийн газар гэхээс илүүтэйгээр хувь хүмүүс би одоо танил талтай чиний виз чинь ингээ гаргаад өгье. Тим урилга байна. Тэр урилгаар батаарны гарна. Хизээс тийм байхгүй шүү. Тийм болохоор та визэнд оржвол өөрөө маш сайн судалгаатай нэхур ороорой гэж хүсье. Тэгээд хариуцлагатай аялцгаая манайхаа виз хэрвээ гарлаа гэхэд яг одоо дөрмээрээ тухайн одоо хэлээр орохдоо яг ямар зорилгоор орсон тэрнгээрээ ингээд явахыг хүсье манайхаа бас араас ирж байгаа монголчуудаа бодсон ч тэр улсынхаа нэр үндийг бодсон ч тэр тэгээд хариуцлагатай аялцгаая манайхаа амжилт хүсье. Баярлалаа. Баяр таа.